Сайн байна уу манайхаа? Сайхан аварч иж байна уу? Хавар болоо сайхан байна шүү. Солонгос савхраа цэцэглээд маш гоё болж байна. Тэгээд манайхын нөгөө юу аяг тав уугаш порлоо. Солонгосоор сүсийн нэгдэг утаснуудаа Монгол руу эхний утас очсон байгаа шүү. Та нар аваад сүсийн нэхэж зарж болно. Тэгээд юу яаш заяа. Барж болно. Солонгос утас бол маш чанартай. 80 грамтай тэгээ 160 м урттай байдаг шүү заа юу. Энэ бол хужийн утас нь байд юм байлаа. Хужийн утсаар бол одоо үнэхээр энэ юм нэхэд ямар ч гарын гарц байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг хужийн утас чинь нэг 50 грамтай 6-7 мянга гэж байдаг юм байлээ. Манай энэ утас бол 12 мянгаар зарж байгаа. Тэгээд утас зарж байгаа улсууд надтай хамтраад утас зарж болно шүү гэж хэлэх гэсэн. Тэгээд эхний утсууд очсон байгаа. Тэгээд ингээд энэ одоо жишээл энэ юу гэж аквада нэгсэн заяа. Аквада нэхэд энэ голынх нь энэ хөрөө утсаар утас нь 35 6 гарч байгаа байхгүй юу. Тэгээд энэ голын энэ шаргал утас нь болохоор зэрэг 20 гаруй гарч байгаа. Тэгээд энэ гадны хүрээ нь болохоор 25 6 гэ хүрээлээд 20 ширхэг нэг юм утаснаас ерөөхдөө 20 ширхэг юм авокадо гарч байгаа байхгүй юу. Тэгээд гүзээ элцгнүүд ингээд хоёр төрлөөр нэгсэн байгаа. Нөгөө өөрийнхөө гүзээ элцгэн чинь айгу тийм зузаан утас их ороод идэх штэ. Тэгэхээр зэрэг одоо ийм дангаар нэм хөрхөн гүзээ элцгнүүд нэхэж болно. Энэ бол 14 5 гарч илээ нэг утаснаас. Ингэж нэхэж болно. Тэгээд энэ лимон ус нэхэж болно. Нөгөө зузаан лимон чинь бас нөгөө айгу утас их ороод идэх штэ. Тэгэхээр зэрэг ийм юу лимон гүзээ элцгэн ингээд дангаар нэхэж байгаа шүү заа юу. Тэгээд энийг та нар зарж борлуулж болно. Солонгос улсаар нэгсэн ийм порлон нь болохоор зэрэг ерөөсөө жил болоход ерөөсөө мууддаггүй. Жил гаруй хэрэгэлдэг. Тэгээд үнэр ордоггүй, бактери үлдчихдэггүй. Хожийн утсаар нэгсэн порлонууд үнэр ороод жоохон бөөсрөөд ингээд нэг хүн миний комментний дор бичсэн байлээ. Тэгэхээр зэрэг энэ утсыг аваад ингээд порлон нэхэд зарсан ч болно. Юу яасан ч болно. Утас зардаг улсууд надтай хамтарч ажиллаад юу авч зарж болно шүү. Тэгээ юм нэгж байгаа нэхмэлийн хажуугаар энэ манай энэ утсыг ингээд нэхэд дундуур нь оруулалт нэхэр аюугаа гялцаад гоё харагддаг юм байлээ. Тийм тоглоом өнтер нэгж байгаа улсууд бол яаж болно. Тэрнээс гадна ийм нөгөө хөшиг нэхдэг ийм дугуй ширээний ийм бүтээлэг нэхдэг ийм утаснууд ийм аюу томоор байд. Энэ болоо гэхэд чинь 24 мянган вон гэж байгаа шүү дээ энд. Тэрийг бол яг зөвхөн би өөрөө компаниас захиалаад тавьж өгч болно шүү. Зөвхөн нэг хүн ийм цагаан ийм эн чинь зөндөө хэрэгэлцсэн утас байгаа байхгүй юу? Ийм том цагааныг хоёрыг авсан. 110 мянган воноор хоёрыг аваад эн чинь бараг 400 грамтай байгаа баг шүү. Энэ зөндөө хэрэгэлцсэн мөртлөө энэ байж байна. Тэгээ энэ гөнгийн ийм дугуй ширээний бүтээлэг мөн хөшиг нэхтэй юу яаж болно шүү. Захиалж болно шүү. Энийг бол би зүгээр яг сонирхож байгаа хүн байвал энд компаниас захиалаад шууд Монгол караа руу тавиад авч болно шүү. Тэгээд энэ сосимиг бол зарж борлуулж болно. Модерчи эко чин савантайгаа зүг сосим нөгөө ээжүүдээр нэхүүлдэг шээ. Тэртээ өгд арж байгаа ээжүүдээр нэхүүлээд тэгээд савантайгаа зүг номинд оруулсан байгаа. Тэгээд энэ бол солонгос улсаар нэгсэн сосим бол доотлон 5,000-аар зарагдсан шүү. Тэрнээс цааш зардлаа гэж бодоход яг нэмгэн утас орж байгаа баг орж байгаа сүсэмийг бол яг 4,000-аар зарж болно. Утас их орж байгаа сүсэмүүдийг бол 5,000-аас зарна шүү. Тэгэхгүй тэрнээс цааш өнө бол байхгүй. Яагаад гэвэл солонгос сууч ерөөхдөө нэлээд үнэтэй байдаг байхгүй юу. Тэгээд энэ хөөрхөн яргуу цэцэг хонхон цэцэг бас нэгсэн байгаа. Тэгээд юун дээр Facebook дээр солонгос нэхэмлийн утас гээд пэйж ажиллуулж байгаа. Тэрэн дээр бүгд мэдээлэлд байгаа. Солонгос бичлэгүүд тавьсан байгаа. Солонгос бичлэгийг хараад нэхэд бол аюу ойлгомжтой заадаг байгаа. Тэгээ би ч гэсэн өөрөө бас YouTube дээр болроо гिच гэдэг миний YouTube хаяг нь бол болроо гिच гэж байгаа. Болроо гिच энэ солонгос утас хаяг дээр би нэгсэн утаснууд хичээл заасан байгаа шүү. Ороогаар хичээл заасан байгаа. Тэгээд энэ утас бол Монголд очсон байгаа шүү. Энэ утас болохоор зэрэг та нар сонирхч ивэл захиалж болно шүү. Энэ бол зөндөө хэрэгэлцсэн. Тийм байгаа шүү. За яа.
Тэгээд манайхаа амжилт хүсье.